За би энэ Northern Ireland-ын төв ороод ирсэн байна. Тэгээд Game of Thrones-ийн студио туур хийх гээд яг Dublin-аас ирж аваад туур хийдэг аяллаас нь хоцорсон болохоор өөрсдөө автобусанд суугаад Belfast-ад ирээд тэгээ одоо дараагийнхаа яг туур хийх аяллаа газар уулзах спот руугаа явж гин. Тэгээд энэ хот арай өөр байна. Угаасаа утасны сүлжээч байхгүй болсон. Ягаад гэхээр нэг Англид ороод ирлээ гэдгээрээ Northern Ireland нөөрөө Английн бас колондо байгаа. За ийм гоё газар ирсэн байна. За ингээд заасан спотноос нь автобусандаа суулаа. Game of Thrones ингээд бичсэн автобус байд юм биш. Game of Thrones цувралын ихэнх хэсэг нь Хойд Ирландын байгалийн үзэсгэлэнт газруудад зураг авалтаа хийсэн. Тиймээс HBO студи уг цувралын албан ёсны студийн аяллыг Ирландад байгуулахаар шийдвэр гаргажээ. Яа. Belfast-аас автобусанд суугаад тэгээд нэг 40 минут хэртэ явж агаад ирлээ. Тэгээд үүднээс нь шууд хөгжим сонсогдоод сэтгэл тогтолж. Тогтлоо. Оо энэ ч дээч та. За гоё юм аа. За орж үзнэ. Зөнгөж үүдэнд нь л орж ирээд явж шүү дээ. Энэ хэсэгт болохоор зураг авахулж болох юм байлээ. Гэхдээ гой хувцас энтертэй нь авахулвал илүү гой сүртэй зураг гарах юм билээ. Тэгээд артлын фон энтрийг нь янз бүрээр төрөл бүрээр өөрөө сонгоод авчин. Хэрвээ зураг чанартайгаар авахыг хүсвэл худалдаж авна шүү. Төрийн мэржийн дэлгүүрт нь ороод ирсэн. Гой дэлгүүрс чинь тэгээд энэ ч бүр үнэхээр олон төрлийн юмнууд байна. Бүгдээрээ амар гоё харагдтал, бүгдэрийг нь авчмарсан нэг тал байж юм. Тэгээд гоё пингүүд нь амар гоё. Энд нэг пин болохоор 3 паунд гэж аахгүй дөнгөд евроор бодонгод 3.5 паунд. Тэгээд монгол мөнгөөр бодонгод нэг 10 мянган төгрөг юм уу? Энэ хараа. Вау, энэ дайонод төсөн юм шүү дээ. Тэс бүх Овг аймгийнхан пин подол малгайтай там хөрийн осор нөө аяг маягны 50 маягаар гой гой юм зөндөө байна. Яна. Яа гоё. Нэг House of Stark. Nice. Өмнө орж ирэхийн өмнө бичлэг үзүүлээд тэгээд тэр дэлгэцэн 2 тийш авсан хаалга энэ төр нонгоод бүр амар сүртэй гоё сэтгэл хөдлөж эхэлт юм байна. Тэгээд одоо энэ ч хүмүүсийн хувц сэргэлтэй танилцаад үзээд явж гайхамшигтай. Яа би агууллаа. Bran Stark цайзаас унаад хүлэн цаажилттай болоо. Тэрнээс хойш 3 нүдэд хэрэг зүдэлж эхэлдэг штеп. Тэгээд одоо нөхдүүдийнхээ хамтаар ханны цаана гараад одоо 3 нүдэд хэрээний учир явдлыг олохын тулд аялдаа гардаг. Тэрхүү одоо хэсэг маань энд ингэж гоё дүрслэгдсэн байна. Тэгээд бүхэл одоо энэ газруудынх нь одоо үйл явдлынх нь зураг нь тэгээд тайлбартайгаа хүсвэл сонсож болохоор байдаг нь ер нь амар гоё юм билий. Одоо энэ production design хэсгийн төслүүдийг үзэж гин. Тэгээд энэ тэр гоё юм аа. Нара. Яраас ship бүх зураг мураг юмнууд ингээ бийжтэй юм шин.
зураг гарсан байна. Мэлхний зураг. Гоё юм аа. Тэгэхээр гоё юм аа гэж хэлэхээс өөр үг алах та. Dragonstone. Ингээл байж идэг бахна шүү дээ. Art department. Art department-ын хараа юм юм шүү дээ. Яа гоё. Зуухны гал дуурайд байгаа юм уу? Nice. Оо за. Гал. Йоо энэ ямар гоё юм бэ. Эндээс нэг модны өнөр хүртэл өнөртэй дээ шүү дээ. Энэ нөгөө нэг Джон Сноуийг амьлуулдаг гэсэн. Яа энэ зураг хин. Гэт ингээ байж тийм аа. Яа ингээ том цуврал том киноны арын алба тэр бүх ажлыг бүр үнэхээр шүтэн биширч байна. Ямар гоё юм бэ? Ямар том ажил, ямар олон хүний хүч хөдөлмөр вэ? Бүр бахархаад байна. Энэ хараа бүр тэр хэрэглэл бүгдээрээ ингэ байж тийм шүү дээ. Тоглоом бүх үзүүлэлтэйгээ. Ингээ өөрөө хийж үзлээ. Дайд харагч байна уу? Тэстэ юу ч харагдахгүй юм те. Энд ингээд Джон Сноу, Санса, Ария гурван юм хөшүүн ингээ байж идэх юм байна. Юу. Вау. Албатай хэсэг нь энэ чинь ингээд зурагтаа гараад тэгээл энүүгээр ингээд тэрэлээ тавцсан нөр тэр хүмүүсийн бүх зүйлс деталь нь байж байгаа юм байна. Ямар гоё. Энэ ширэг нааштай. Ямар гоё юм ширтаа. Вау. Яа, энэ амар гоё. Хэрэгэл хийдэг байсан албаныхны. За нэг арын өрөө нэг иймэрхүү хийсэн мэжтэй ингээд туцас зураглан ингээд жижиг хэрэглэх ингээд деталь олон орн зурж байгаа тийгээл тэ. Би сэтгэл хөдлөсөндөө юу ч яриад байгаа буруу юм яриад байж магадгүй дараа нь зүгээр. Энэ хараа ингээд зохиолынх нь юу нэг биш. Миний артай логи ч өмсдөг хувцсан явчихъя. Нэр готлогтой нүртэл шүү дээ. Яа за нэг юм. За. Нэ. Хачин занар. За би л нэг ийм л хүн юм байна л. Яара. Өсгөө нөө жижигхэн төрсөн луган маань энд ингээ явж шít. Яара. Ариас таркин царай явж. Йоо, ихч бүр байж идэх шүү. Энэ яг хүн шиг харагдаад байх юм. Энэ гар марин нэртэй. Зөө залтай. Зөө ахын төвчж байгаа юм уу? Тэр цусмсан. Юм харагдаж байгаа болоо. Нэг юм харагдахгүй л шүү. Тэгтээ хавччихжээ. Энд одоо хичнээн мянган сэлэмж байгаа.
Битггүй ингээ яаж хийдэг вэ надад ингэ чи ингээ танилцуулалт гарч байна. Хойд Ирландд Winterfell, Wall, Dragonstone зэрэг олон чухал газруудын зураг авалтыг одоо энэхүү байгалийн үзэсгэлэнт газруудад хийсэн байх нэ. За энэ арта. Янз юм байна. Эстэ бүл бүтэн кино байсан. Ёо. Ямар том юм. За тэгээ сүүл рүүгээ бүр камер утасны цэнийг дуусчихсан. Тэгээд ер нь бол маш гоё хүсэн хүлээж исэн аялал маань байсан. Тэгэхээр их таалагдсан. Бүх зүйлийг нь үзүүлж ахаар та хэд бас өөртөө очиод үзвэл илүү гоё мэдрэмжийг авах байхаа гэж бодож байна. Тэгээд хөө аялал яаж захиалсан талаараа одоо танилцуулъя. Game of Thrones Studio Tour.com гэдэг аль биесны сайтаар нь захиалж болно. Бас янз янзын багцтай. Хэрвээ Dublin-д байвал Dublin-аас шууд ирж авахыг сонгочвол их зүгээр юм бэл юм уу? Klook гэдэг аппликейшн олон сайтаар захиалах боломжтой. Тэгээд хэрвээ цаг хугацаа байгаа тохиолдолд энэ аяллыг нь сонгочвол надад зүгээр санагдсан. Зураг авалт хийсэн газруудыг нь очиж үзэн, тэг өмсгөл хэрэглэлтийн зураг ч гэсэн ахуулах боломжтой. Айгүй гоё аялал лээ.